Жишээ нь Монголын улс давчаа гэхэд л та нарыг хэлж байгааг хараарай. Онон мөрний их бурхан халдунд өртчөн гоа марал ирд суугаад тэгээд одоо Чингисийн дээд язгуур хэлж яана гэж хэлж байгаа шүү дээ. Энэ юу гэж нөхөр Эрэм 2 энэ ариун ууланд чинь ирээд энэ үндэстэн үүссэн юм шүү гэж хэлж байгаа. Энэ бол юу гэж нөхөр гэр бүлээс төр үүсдэг, угсаан гар бол үүсдэг ямар том утга учирыг хэлж байна. За нөгөө нэг зүйл нь одоо тэр хурим найр гэр бүл ямар чухал болохыг тэр Монголын улс орчны 66 дугаар зүйлд байдаг. Эцэг Юсүхбаатар хүүгээ 9 настайд тэр олохнууд буюу одоо жишээ нь Зүүн Монгол, Хонград энэ гэдэг чинь одоо энэ Монголын хамаг Монголын дээдс дарилгын удмууд тэнд сууж байгаа. Тэр нутгийг халах нутаг гэж хэлж шít. Тэгээд тэр халахуудын дээд ус байж байна. Тэнд одоо ирээд Хонградын дайцсан таарч шít. Тэгэхээр таарахад хэлж байна. За би одоо хүүдээ сүү тавих гэж явж байна гэсэн. Уу яадаг вэ одоо ямар сайхан юм. Гэхдээ урд шин би танаа наран саран атгаж цагаан шонхор шуу буулаа гэж зүүдсэн. Та ихтэй зэрэг байж би ч гэсэн гоё сайхан охинтой шүү дээ. Манад хоноод яв гэж. Тэгээд одоо үндсэндээ бол тэр бүр татан Чингис хоёрыг энэ хооронд нь уулзуулж байгааг тэр нуус төвчөн тийм хүндтэй. Тийм хүндтэйгээр тэгж дэлгэрэнгүй тэмдэглээд тэрэн дотор одоо хэдийгээр өөрийнхөө охиныг Чингис Юсүхэн удамтай урагдлуулахыг хүсэж байгаа боловч хэлж шít. Цөөн гуйлгаж охиноо өгөх юм бол доромжлогдох. Олон гуйж охиноо гуйлгаж охиноо өгөх юм бол хүндлэгдэх гэдэг үг байдаг юм а гэж нуус төвчөн тэгж хэлж шít. Энэ бол монголчуудын тэр хоримлох гэр бүлийг ямар эртнээс бэлддэг, ямар хүчтэй байлгаж чаддаг ийг. Гэтэл зүгээр хайр дурлалаар гэрэлцэж байгаа хоёр ч нуус төвчөнд гарна. Тийм ээ? Тэгэхээр зэрэг одоо ингээд бүр 800 жилийн тэртээ биднэрт гэр бүл ингэж эрхэмлэгдэж байсан ийм сонин асуудалтай шүү гэдэг чинь ингээд их олон байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ нь цаанаа хурмынх нь утга учир энэ одоо суур болж байгаа.